хүүхдийн насны онцлог ба цахим хэрэглээ. Багнаас буюу 6-аас 10 насны хүүхэд альвааг тоглоомоор дамжуулан суралцаж, анхаарал төвлөрөл, ой тогтоолт, дүрс хэлний хослсон чадвар хөгждөг. Цахим орчин дахь хэрэглэн суралцах, контент, боловсролын тоглоом, дүрслэл бүхий хичээлд эргээр нөлөөлөх боломжтой. Гэвч дэлгэцийн хэрэглээ хит ихтгэл, хөдөлгөөний дутагдал, нойрны хямрал, донтолт үүсэх эрсдэлтэй. Хүүхдүүд ихэвчлэн эцэг эхийнхээ утас, таблетаар интернетэд холбогддог. Шилжилтийн нас буюу 11-ээс 14 насны хүүхдүүдийн хувьд өөрийн үзэл бодолтой болж эхлэх бөгөөд сэтгэл хөдлөлийн хувьд тогтворжоогүй, найз нөхдийн нөлөө хүчтэй болж өөрийгөө бусадтай харьцуулах, өөрийгөө үнэлэх хандлага нэмэгдэнэ. Facebook, Instagram, TikTok зэрэг сошиал медиад өөрийн аккаунттай болж сошиал сүлжээг өргөн хэрэглэж эхэлдэг. Энэ хэрээр цахим орчинд хувийн мэдээлэл алдах, цахим лэрлэхэлтэд өртөх, онлайн тоглоом, сошиал сүлжээнд донтох эрсдэлтэй. Өсвөр нас буюу 15-аас 18 насны хүүхэд ахлах ангид суралцагчид өөрийн эрхийн мэдрэмжийг илүү хүчтэй мэдэрч, бие даан шийдвэр гаргах оролдлого хийдэг. Энэ нь эерэг талтай ч эрсдэлтэй контент, хүчирхийлэл, мөрөөдөө тоглоом, цахим наймаа гэх мэтд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас гаргасан зөвлөмжөд хүүхэд дэлгэц ашиглах цагийг дараах байдлаар зөвлөсөн байна. 0-оос 2 насны хүүхдэд дэлгэц огт хэрэглүүлэхгүй. Учир нь хүүхдийн тархины хөгжлийн үе тул дэлгэц нь хэл яриа болон нүдний хараанд сөрөг нөлөөтэй. 2-оос 5 насны хүүхдэд өдөрт 1 цаг хүртэл дэлгэц хэрэглүүлнэ. Энэ насны хүүхдэд дэлгэцийн боловсрол олох зорилгоор хүүхдийн нас сэдэвхэн онцлог тохирсон контентийг эцэг эхийн хамт үзнэ. 6-аас 14 насны хүүхдэд 1-ээс 2 цагийг суралцах, гэр бүл, найзтайгаа холбогдох, насандаа тохирсон онлайн тоглоомыг цагийн хязгаартай тоглох, контент үзхийг зөвшөөрнө. Ингэхдээ 30 минут тутамд завсарлага аавна. 15-аас 18 насны хүүхдэд 2-оос 3 цагийг суралцах, судалгаа хийх, олон нийтийн нийгмийн сүлжээ хэрэглэх, өөрийн сонирхлын дагуу контент бүтээх зэрэгт зарцуулахыг зөвлөсөн байна. Хүүхдийн цахим хэрэглээний 3C ойлголт. Цахим орчны зохистой хэрэглээг 3 үндсэн ойлголтоор тайлбарлан авч үздэг. Контент буюу агуулга, контакт буюу харилцаа, кондакт буюу үйл хандлага. Энэхүү ойлголтыг олон улсын цахилгаан холбооны байгууллага, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан зэрэг байгууллагууд хүүхэд өсвөр үеийнхний цахим хэрэглээний боловсролд өргөн ашигладаг. Контент буюу агуулга. Хүүхэд цахимаар юу үзэж, уншиж, хуваалцаж байна вэ? Цахим орчин дахь мэдээлэл бүгд найдвартай, үнэн зөв байдаггүй. Тиймээс эцэг эх асран хамгаалагч нар хүүхдээ найдвартай их сурвалжаас мэдээлэл олж авах, худал ташаа хуурмаг мэдээллийг ялгаж таних, зохисгүй агуулгатай зүйлээс зайлсхийх, хүүхдэд тохирсон насны хязгаартай контентийг үзүүлэх хэрэгтэй. Контакт буюу харилцаа. Хүүхэд цахим орчинд хэнтэй яаж харилцаж байна вэ? Цахим орчинд олон төрлийн хүн, байгууллага байдаг тул хүүхдийг хэнтэй харилцаж байгааг нь хянах нь маш чухал. Хүүхэдтэй танихгүй хүнтэй хувийн мэдээлэл хуваалцахгүй байх, үл таних этгээдийн хүсэлт урилгыг шууд хүлээж авахгүй байх, с ижигтэй зурвас, линк авбал эцэг эх багштаа хэлэх, найз нөхдөдөө эерэг харилцаа үүсгэх, бусдыг хүндэтгэх талаар ойлгуулах. Кондакт буюу үйл хандлага. Хүүхэд цахим орчинд хэрхэн авирлаж байна вэ? Цахим ертөнцид ч бодит амьдралын адил, ёс зүй, хариуцлагатай байх ёстой. Хүүхэдтэй бусдыг хүндэтгэж, доромж үг хэрэглэхгүй байх, худал мэдээлэл, хуурамч зураг тараахгүй байх, хувийн мэдээлэл хянах, зөвшөөрлгүй зураг бичлэг нийтлэхгүй байх, цахим хэрэглээний цагийг хянах, цахим донтолтоос сэргийлэх талаар зааж зөвлөх хэрэгтэй. Хүүхдийн цахим хэрэглээний талаар эцэг эх асран хамгаалагчдын гаргадаг түгээмэл алдаа. Хит хориглох. Хүүхдэд цахим хэрэглээг бүрэн хориглол, нууцаар хэрэглэх, эцэг эхтэй үл итгэх итгэл бий болдог. Хяналтгүй орхих. Монгол улсад 13-аас 18 насны хүүхдүүдийн 45% нь өдөрт 3-аас дээш цагийг дэлгэцийн өмнө өнгөрөөдөг гэсэн судалгаа бий. Хяналтгүй хэрэглээний улмаас хүүхэд хүчирхийлэл, хурамч мэдээлэл, цахим донтолтонд өртөх магадлал нэмэгддэг. Үл тоомсорлох. Хүүхэд нийгмийн сүлжээнд эерэг үнэлгээ авах, нэр төрөө хамгаалах хүсэлтэй байдаг. Эцэг эх энэ хэрэгцээг ойлгохгүй бол хүүхэд гадны их сурвалжаас буруу хариултыг хайж эхэлдэг. Эерэг хүмүүжлийн арга. Дэлгэцийн цагийг баримтлах. Хүүхдийн насан тохируулан дэлгэц ашиглах цагийг тогтоож өгөх. Хугацаанаас гадна яг юу үзэж, яаж хэрэглэж байна вэ гэдэгт анхаарах.
Дүрмийг хамтдаа гаргах. Хүүхэд өөрөө дүрм гаргаж мөрдөх нь өөрийгөө хянах чадвар хөгжөхөд тусалдаг. Иймд гэр бүлээрээ ярилцаад цахим хэрэглээний дүрм гаргаж бүгд мөрдөх хэрэгтэй. Зөв үлгэрлэх. Эцэг эхчүүд хоолоо идэхдээ унтахын өмнө дэлгэц ашиглахгүй, хүүхдтэйгээ байхдаа дэлгэц ашиглах цагаа багасгах. Хамтдаа судалж мэдэх. Хүүхдийн юу үзэж, юу сонирхож байгаа, шинээр ямар аппликейшн татсан талаар ярилцах. Дуртай онлайн тоглоомыг хамтдаа тоглох зэргээр хүүхдийнхээ цахим хэрэглээг судалж мэдэх. Аюулгүй байдлыг нь хамгаалах. Зөвлөмж. Хүүхдийн насан тохирсон дэлгэцийн хязгаарыг гаргах, гэр бүлээрээ ярилцсан цахим хэрэглээний дүрм гаргаж мөрдөх, хамтдаа контент үзэх, түүний талаар сэтгэлдээ хуваалцах, хүүхдээсээ цахим хэрэглээний талаар тогтмол сонирхолтой асуултуудыг тавих, гэр бүлээрээ агаарт гарах, дасгал хийх, тоглох, ном унших, хоол хийх зэргээр цагийг зугаатай өнгөрүүлэх, хүүхдийн цахим хэрэглээг хориглох бус, зохистой хэрэглээний талаар ярилцаж ойлгуулах, эрсдлийн шинж тэмдэг илэрвэл сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, эсвэл мэрэгжлийн зөвлөгөө авах.